Баянгор аймгийн Цэргийн Гавьяаны Одонт улсын тэргүүний Баян өндөр сумын 2024 оны 1-р ээлжийн цэрэг татлага 2024 оны 4-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус сум Монгол Алтай нурууны төгсгөл хэсэг эх орныхоо баруун урд хязгаарыг эзлэн оршдог Монгол улсын ууган сумын нэг лээ. 2023 онд сум байгуулагдсны түүхт 100 жилийн өмнөхөн баруун хилийн зэвсэгт тулалдаанд оролцож байсан түүхэн хүчин чармаалтыг үндэслэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Цэргийн Гавьяаны Одонгоор шагнагдсан билээ. Сум орон нутагт цэрэг батлан хамгаалахын үйл ажиллагааг гардан зохион байгуулах, сурталчлах ажлын хүрээнд олон төрөлд ажил арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. Сумын засаг даргын 2024 оны А-дров 48 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг цэргийн албаны зарлан дуудах хуудсыг тараах залуучуудаас бие бялдрын хөгжлийн ерөнхий сорил авах зэрэг ажлуудыг урьдчилан зохион байгууллаа. Энэ жилийн хувьд эхлээд сургуулийн 1-р болон төгсөх курсын оюутнуудыг цэрэг татлагаас төр чөлөөлөх шийдвэрийг батлан хамгаалах яамнаас гаргасан нь залуучуудаа чиглэсэн ажил болсныг онцлох зүйтэй. Тус сумын хувьд цэргийн насны цэрэг татлагаар хамрагдах залуучуудад зарлан дуудах хуудсыг 100% тарааж ажилласнаас цэргийн албанд төрөвн цэрэг тэнцэж Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордохоор боллоо. Цэрэг татлагын ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулсан сумын цэрэг татлагын товчооны нийт гишүүддээ баярлалаа. Монгол цэргийн Яруу Алдар Баатар тухай